Ямаа Берн студиэс байна. Өнөөдөр бид хамгийн ихний видеог оруулж байгаа бөгөөд аним төслийн тухай байх юм аа. Аним тайлбар шүү. Тий. Аним тайлбар. За тэгээ саб лайкаа сайн дарвал дараа дараагийн бичлэгүүдээ хурдан сонсох болохоор яг одоо сабадарч сайхан залуу байна. Охин ч юм уу? Энэхүү анимын нэрийг The Pluto Evolution гэх ба нэгсгээрээ бараг л сүүлийн додолоод байгаа соло левлигтэй адилхан. Бараг л шүү. Ер нь тэгээд фан ч гэх юм уу, хараам ч гэх юм уу, ээч гэх юм уу, тийм сони анимч гэлээ. Сонирхол татчих магадгүй гэдэг өнөөдрийн бичлэгээрээ орууллаа. За олон юм оршилгүй бичлэгээ эхэлцгээе. Анимын эхлэлд Сэжи хэмээх ахлах сургуулийн хүүхэд байх бөгөөд гэрэлтэй агуураа ортол өөдөөс нь гинт шалтай охин гараад ирдэг байгаа. За тэгээд манай Сэжи маань орилоод байж байтал нөгөө шалтай охин ч манай Сэжиг шууд тэрврээд авдаг юм да. Аним л хойно хаварнаас нь цус арах нь ойлгомжтой. За тэгээд Сэжи маань гинт ботсон юм уу ясэ Сигма царайлах гээд энэ юу шалтай охин ба мохингой гэд байж байсан чинь сцен шилэгчт юм аа. Яг үүндээ Сэжи сургуультаа бүдүүн царай муутай бусдад дээрлүүлдэг хүүхэд байсан. Гэтэл гинт нэг баачка спикерээр дуурснаа бүх хүүхдүүдийг хүчээр суулгаад би бол та нарын хаан, та нар баатар болж баатрын орн руу явна гэж солиороод болтгоо. Тэгснэ нөгөө гай чинь миний салтын баяр олгоо та нарт биелэг өгье гэснээр хүүхдүүдэд супер хүч өгш мөгөд байж байсан чинь манай Сэжи үнэн амар амгалан хөвтөж байдаг. За тэгээ баатрын орн руу явхад баг болох хэрэгтэй гэхээр Сэжи босч ирээд би орж болох уу гэд асуудал. Нөгөөдөл нь хүчийг нарснаа шоолоод инээгээд баатрын орн руу яваад өгд юм аа. Нөгөө спикерээр солиороод байсан гайчин Сэжи ганцаараа байгааг нь хараад өөртөө дахиад нэг скил бэлгэлээд явуулцдаг. Хүний нутагт хойно өөлсөн цанган зовхон ойлгомжтой. Яг л үтэтгийн даваан дээр цаана жимс гараад ирдэг ба тэрхүү жимс нь хувьслын жимс байсан байгаа. Баярлсан Сэжи шууд л нөгөөдгөө чинь шүүрж аваад скэнер дэж үзсэн нөгөөдг нь аюулгүй буюу ногоон өнгөтэй заалцааж байхаар нь шууд Итадаки мас гэд идчихдэг. Харь орны юм идж байгаа хойно жоохон заван амтагдана. Манай хүн чинь тэгэл үлсчихсэн хүн заван амтагдсан юм идэл жоохон уйлал готрongоо суудсан чинь 120 левел буюу одоо аим өндөр хүчтэй сармагчингуудаа таарсан. Гэтэл нөгөө сармагчингуудад дийлэхгүй ч гэсэн нөгөө нэг сармагчингууд нь азар явцсан хойгоор нь манай Сэжи хамаг жимсийг нь авчдаг. Тэгээ авчихсан чинь хажууд нь нэг ногоон юу байсан? Шингэн байсан. Тэр шингэн нь болохоор одоо эмчилгээний зориултаа тийм шингэн байсан болохоор манай баярлал скэнер дэж үзээдсэн. Тэр өөр нэг сургуулиасаа телепорт хийгдсэн баатруудын орнд руу явсан сурагчдын сцен гардаг. Тэр сцен дээр нөгөө нэг манай Сэжиг өмөрдөг одоо хамгаалдаг, найзалдаг нэг 3 хүн байдаг. 2 ихтэй, 1 эмэгтэй. Тэр 3 нь одоо хоорондоо ярилцаад бинийгээ жоохон харж мараад энэ юу газар мазар вэ гэж байжсэн чинь Сэжиг байхгүйг хараад яалч хүү Сэжиг ганцаараа өөр тийшээ явчихсан байгааг анзаардаг. Сэжи үлэн болохоор л одоо янз бүрийн юм идэж үзээл. Тэр дундаас нь гай болж хортой мөг идчихдэг. Нөгөө хортой мөг нь гидсийг нь өвдөгж исэн чинь хувьсгалын жимсээ шантраад идэхээр болдог. Хувьсгалын жимс чинь гинтл нөгөө нэг өвдөж исэн гидсийг нь имчилсэн чинь системээс одоо нэг скил бэлгэлсэн нөгөө хорны эсрэг скил бэлгэлсэн. За тэгээ солиороод байж байсан чинь хойноос нэг сармагч орж ирээд шууд бүксийг нь өшгөлчдөг. Манай Сэжи чинь тэгээ өвдсөн болохоор нөгөө шингэндээ яваад даалан талан маань гэлээ байж исэн чинь нөгөө сармагч нь юу ч болоогүй юм шиг ирээд өшгөлчдөг. За тэгэл яг идүүлгийн даваан дээр манай Сэжигээс нэг үнэр гарсан. Муухай үнэр. Өөрөө тийм жоо муухай үнэртэй юм шиг үлээ. Тэгээ нөгөө сармагч нь ухаан алдаад гид шууд үхээд өгдөг. Нөгөө өгсөн сармагчийн дундаас нь баахан одоо авдар ном зэрэг юмнууд гарч ирдэг. Тэгээд тэр дундаас нь номон дээр нь болохоор тэр сармагчны одоо юу хийж чаддаг, одоо тэр сармагчийн галснаар юу их чадвартай болох гэх бүхэн байж идэг. Тэрийг нэр нь манан унш чадаад байдаг. Нөгөө нэг сонин аяч өгсөн бэлгэн байсан байгаа. Онцгой скил нь. Одоо хамгийн гоё хэсэг нь буюу системээс хувьслыг эхлүүлээ гэсэн хэсэг байгаа. Хувьслыг эхлүүлснээр манай Сэжи нэг туранхай амар царайлаг залуу болоо хуурчдаг. Энд ихтэй хувьсэл хийж байгаа хэсэг нь ч юм яа юм те. За тэгэл хувьсэл хийсэн хүн ч өстө хүчин нэмэгдэн, гинт амар хүчин нэмэгдсэн чинь манай хүн чи гайхаж мяхаал. Гэтэ нөгөө хүчийг тооцох юмсаа дуусахгүй амар хүч нэмэгддэг. Скилийн тоомоо одоо тэрмэр юу гэдэг юм те. Тэгэл манай хүн чи гайхаал харж байсан чинь нөгөө хувьсэл нь 10-аас 1 гэж авдаг. Тэгээд одоо саяны өвдөл шиг одоо хувьсэл шиг балаа ямиг нийт одоо дахиад 9 удаа ийн гэсэн үг. Тэгэх юм бол одоо сүүлийн юунд орно гэсэн макс левелтэй.
Тэгэл хүчтэй болсон хүмүүс ч ойлгомжтой мал амьтан бүгдийг нь л та хятаа левел ихсэх гээд байж гин. Тэгээд левел ихсэх ирээд хувьсэл явагдана. Ингээд манайсаа чи хоёр дахь хувьсалдаа орж байгаа маа. Тэр хөдөлгөө одоо манай энэ анимын гол дүрүүдийн нэг болох ягаан сармагчин гараад ирдэг. Сария гэдэг. Тэгснэ амар ууртай өөрийгөө горилуудтай хатан матан гэж нэрлэснэ. Мөхөс хүн чи надтай тулалд гэснэ. Гинт манай сэчирээ шууд арчдаг. Нөгөө сармагчин амар ойлгомжгүй заяа. Анх удаа миний цохилтоо сүм бултлаа гэснэ. Нүдэн бүлтэж бэлтээ те. What the fuck? За тэгэл Сарая чин сэчирээ хамгийн хүчтэй цохилтоороо зөксөн чинь манай сэчи тэгэл хамарнаас нь цус гараад хаашаага. Яг унтахын дагуун дээр бас эргүй юм болохоор зогсчдөг. Тэгээд зогсож байгаа нэгэн бодсон нөгөө муухай өнөрөөрөө өмнөх сармагчиг дийлсэн шигэ энэ сармагчиг бас дийлж болох юм байна га бодсон. Амар заван тас тий. Тэгснэ манай Сарая чи юу унах байтгаа гинтл хайртай дуртай одоо гэрлийн мэрл ихсэн өөрхөн гэрлөө аваа яваад эхний эпизод манд дуустдаг байгаа. Би одоо ингээд амар serious тайлбарлаа явчих. За ийхүү 2 дугаар эпизод эхэллээ. За энэхүү эпизод дээр болохоор манай Сэчи Сарыгийн гэрт хоол идж байгаагаар гарч эхэлдэг байгаа. Хоолны ширээний ойрол сууж байгаа нь юу гэж чимээгүй соохоо. Манай Сэчи аймандаа явахгүй чи намайг чөлөөлж болох уу гэсэн чинь Сария үгүй чи бол минь нөхөр тиймээс болохгүй гэсэн чинь манай Сэчи төмөц сэрэлчээд чи бол новшин горил би бол хүн бид хизэж тохирохгүй гэд солиороод амар төмөц насан тий. Сэчи маань үлсэн болохоор гидсэн дугуураал манай Сария ч миний хоолноос идэж үзгээд манай онцл эзэн чил яалчгүй л айлын хоол амттай гэсэн шиг үнэхээр амттай байлаа. Хоолны дараа Сария өөрийнхөө хийсэн цам цамцыг өгч мөгөлтэй ямар муухай сэтгэлтэй горил вэ? Би ив горилтэй гэрлэн ч байлаа. Наах. Эсвэл хугацааны дараа манай хоёр маань голлын ирэг рүү явдаг. Голлын ирэг дээр нөгөө Сария ч үстэй горил болохоор жинхэнэ загасуудыг төвөөж манай Сэчи өстө гайхаал өстө нүдэн домболтыг хараад байдаг. Сэчи маань харин зүгтгөхгүйс оролдож байгаа нэг аалсаа таарчдаг. Харин тэр аалзын Сария юу ч болоогүй шиг ирэл цохол явуулцдаг. Тэгснэ зүгээр хонгор мэн гэсэн чинь манай Сэчи ухаарсан юм яасан. Энэ надад ингэж айхтар сэтгэлээрээ хандаж байхад би яагаад энийг өөр төрлөө гадуурхаад байсан юм бэ гэд одоо л тэр үедээ манайч ойлгож штэ. Орой хоолч болж нөгөө хоёр маань хоолны ширээний ойн суугаарлаа. Сария маань Сэчигээс чи хувьслын жимсний талаар мэдгүй гэхэд манай Сэчи банцсантаа гүйгүй гэж хэлцдэг. Харин Сария тайлбарлахад нь хэрвээ хувьслын жимснээс 10 гэдг юм бол өөрийн төрлийн хамгийн оргилтой хүрнэ гэдэг ерөөдөө л хамгийн хүчтэй нь болно гэсэн. Харин 11-ийг идэх юм бол тэр дороо шууд өгнө гэдэг. Харин манай Сэчи айл хэдий 10-ыг идчихсэн байдаг. Гиснээ Сария хэлэхдээ би айл хэдийн тэр хувьслын жимсэд 10-ыг идчихсэн. Харин ирээдүйд нөхөр болох хүнтэй 10-ыг цуглуулад тавьсан байсан чинь хэн нэг хулгаалцсан гэж уурлаад гал нь тасдаг. Тэгсэн чинь манай Сэчи нөгөөдг нь 10 ингэ идсэн юм чи сандрах нь ойлгомжтой. Тэгснээ Сария тэр 10 жимсийн нийцүүнийг аална гэсэн чинь манай Сэчи уучлаарай би идсэн юм а гэсэн чинь манай Сария дайжоб зүгээр дээ хонгор мань гэдэг. Төд бодлого манай Сария маань ан ихээр явлаа гэд яваад өгөхөөр манай Сэчи зогтъйгээд дараагийн хэсэг солигддог байгаа. Тэрхүү сцен дээр дэлхийгээс ирсэн хүүхдүүд бэлтгэл хийж байгаагаар гардаг. Харин хэсэг бэлтгэл хийжсэн хүүхдүүд нь жанжинтай хэрэлдээдсэн. Бид нар ягаад тулаанд орохгүй байгаа юм бэ гэсэн чинь нөгөө жанжин таандыг илд барьж сурсан цаг чинь тулаанд оруулна гэдээ хэлээд өгдөг. Тэгсэн мөртөө яг энэ дэлхийн хүүхдүүдийг ухтаж авахд тэр ертөнцийн хүмүүс та нарын хүч энэ ертөнцийн хүчийг бодвол хамаагүй хүчтэй. Та нарт одоо төрөлхийн аваа хүч байгаа гэдэг. Тэгсэн мөртлөө яг тэрийг гаргаж авахын тулд нэлээх бэлтгэл хийж чадах юм бол тэр аваа хүчээ гаргаж чаднаа гэж хэлээд өгдөг. Тэр аваар манай Сэчи чи ураа гээл цухтаа байж ирсэн чинь нөгөө сармагчин чи юу гэд зүгээр орхив. Араас нь гүйцэн. Тэгтээ гүүхтэй яг барих гэж биш. Анхааруулах гэж гүйгээдсэн. Наа зүрүүгөө явж болохгүй гэдэг тахт манай Сэчи скил ашиглаад урагшаа гүйгээдсэн. Яг үндэ тэр нөгөө замынхын төгсгөл нэг харахгүй агуу байсан юм билээ л тийм хараалтай агуу. Мэдээж тэгээд зүгтж байгаа нөгөө агуу дээр ирсэн ч гэсэн муу совин татсан ч гэсэн нөгөө горилээс зүгтна гэд манай хүн нөгөө агуу руугаа орчдөг. За тэр агуун төгсгөлд Зеронос гэж шин дүр гарч ирнэ. Манай Сэчи маань аюултай юм шиг байна гэд хараад нөгөө нэг скэнерээр скэнерж үзсэн чи левел 1 гэдэг. Тэгсэн чи манай Зеронос ч өөрийг нь хөлгцсөн ингээд дахиад хар гэсэн чинь левел нь 1500 гэж заадаг юм да. Тэгэл чөтгөр юм чи шууд бүлэг нь ойлгомжтой. Хойно гараад яг бүлэгчсэн чи урдуур нь Сария үгүй гэж ороод ирдэг. Маш гонигтай. За энэс хаш амар гонигтай болохоор та нар зүгээр өөртөө сонсцсон дээр юм байна. Бараг үзсэн дээр юм байна. 間に合ってよかった。サリア
どうして俺なんかを。サリアやっと私の名前呼んでくれた。今回復薬を。さっきの攻撃で私死んでる。カイザーコングのスキル、帝王の威厳、死んだ状態でも一時的に動ける。でも長くない。ならなんで俺なんか助けたんだよ。恋愛対象としてどころか同族としても見られないとかいろいろひどいこと言ったよな。なのになんで。聖一、本当は優しい。私を恐れない。普通に接してくれる。だから一緒にいて楽しい。サリア。最後のお願い。聖一、笑って。うほ。За ингээд хүн болон чөтгөрийн тулаан эхэлж байгаа юм да. За энэ дэр жоохон ай тавьчих. За манайхан бас энэ юу болгох гэсэн ойлгохгүй байх. За 1500 жилийн өмнө амьдарч байсан Жонос гэдэг энэ залуу бол язгуурт хүн байсан. Түүнд ард иргэд байсан, хаан тусаасан, эхнэр байсан тийм хүн байсан байгаа. Тэгээ энэ залууд юу төгөлсөн бэ гэхээр хааны хорт нөлөөгөөр одоо эхнэр нь түүнээс сурваад ард иргэд нь түүнээс урвсан. За тэгээ хааны хорт нөлөөгөөр одоо ганцаархнаа үлдсэн ч гэсэн түүний айжууд одоо ганцхан үйлчлэгч буюу Марие гэж саяны охин байсан. Түүний одоо хайр сэтгэлээр тэтгэж өөрийгөө тайтгаруулдаг одоо жинхэнэ хайрыг бүтээсэн ч хааны хорт нөлөө хойноос нь дагсаар байсан учраас тэр Марияг нь халаад тэр одоо гашуудалтаа манай Зенес маань одоо хоримтлагцаар агаад агуун гүнд одоо мангас цолоод үлдсэн гэсэн 1500 жил. За тэгээд энэхүү залууг сая манай Сэчи яаж алдсан бэ гэхээр Сэчи болон Сария хоёрын жинхэнэ хайрын хүчээр одоо гисгээж тэрхүү залууг одоо чөлөөлж өгсөн гэж ойлгож болтноо. Та нэг тиймэрхүү шүү. За тэгэл тулаанд ялцсан манай Сэчи чинь шууд л одоо Сария дээр очиод ийм ярилцж байгаа л үнсэлцдэг. Одоо горил хөвөр хүсэлцэж явах нь шүү дээ. Ямар романтик юм бэ тийм шүү дээ. Нах. За тэгэл манай Сария чинь тэгэл уусаал гэрэл болоод цацраад алга болсон ч гэсэн тэг сони болдог. Одоо хамгийн сонирхолтой хэсэг буюу Сария хүн болоод хувирчдаг. Бүр ямар ч одоо хутгалуулаагүй зүгээр нэг бий болоод одоо анимехэнд гарсан шиг шүмдэг шууд тэрвэрэд авчдаг. Сэчи гэж тэрвэрэд авдаг юм да. Тэгээ манай Сэчи чи итгэж өгдөг. Чи Сария мөн үү гэсэн чинь нөгөө Сария тийм гэж гисэн чинь манай маач гайхаал ойрлол байгаад байдаг. Нөгөө ирмаач ярилцлага дуусаа Сэчи маань нөгөө нэг авдарнаасаа скиллүүдээ аваад системээс скиллүүдээ авч ирсэн чи нөгөө хувьсэл их цаг нь болно шүү дээ угаасаа ойлгомжтой. 3 дугаар хувьсэл руу ордог. За манайха сайн чэйжлээд аваараа 3 дугаар хувьсэл шүү. Тэгэл хувьсэл хийсэн юм чи улвал царайлаг болоод хоолоо молонгой болсон чи манай Сари жоох хичиж мичээлтэй. Oh my god. Тэгээд нэг хөөхөн хонь гараад ирдэг. Энэ хонь нь болохоор одоо энэ цамхыг эзэлсэн учраас одоо шагнал магнал өгдөг тийм хонь байгаад байгаа. Тэгээд нөгөө яар чинь жоохон шагнал өгснэ. Одоо та хоёрыг ойгоос гаргаа адл явдлаа эхлүүлгээл. Жиггэл нөгөө тоглоом шиг те. Адл явдлаа эхлүүлэхээр гадагшаа гардаг байгаа. Яг л манай амьдралтай адилхан хосууд амьдрал дээр гараа адл явдлыг эхлүүлдэг шиг манай юу ч гэсэн ойн ширнгэд гараад адл явдлыг эхлүүлэхээр энэхүү 2 дугаар шат маань төгсөж байгаамаа. За үгээр ингээд өнөөдрийн бичлэгээ өндөрлүүлье.
энэ хүртэл үзсэн та бүхэнд баярлалаа. Та бүхэн манай channel-ыг одоо subscribe хийж дэмжээрэй. Мөн лайк дарахаа мартаоцай. Манай студийн хувьд бол дараагийн бичлэгээ маш хурдан хийхэд хичээх болохоор та бүхэнийг хүлээж авахаа гэж найдаж байна. Өнөөдрийн бичлэгийг өргөсөн Бернгэртудаас баярлалаа. Баярлалаа. Баяртай.